улсын хурлын Монгол Ардын намын дарга ерөнхий сайд, учрал сайд, сая өөрөө ерөнхий сайд бол намын баг хурлын хурал дээр ч гэсэн намын дараагаар өөрөө сонгогдохдоо ч гэсэн бас хэлсэн. Та бүхэн санаж байгаа бол 2017 онд бас Монгол Ардын намын бүлэг дотроо 32-33-ийн бүлэг гэж бас хуваагдаж байсан. За ингээд улсын хурал тухайн үед намын их хурлаараа шинэ намын дарга, хүрзэх дарга эв нэгдлийг ханганаа 32-33-ыг ялааршуулнаа гэдэг ингээд үүний үр дүн дараагийн сонгуульд бас яалт байгуулж ирсэн. Тэгэхээр энэ бол намын даргаас ялангуяа манлайлал маш хувь хүнээс нь шаарддаг. Бас одоо ийм алхмуудыг хийх бахаа гэж бас найдаж байна. Одоо ер нь дэмжиж байгаа юу? Зөвхөнийхөө ойлголт би бол ингэж бодож байна. Парламентын одоо энэ бол 5 намтай парламент. Одоо манай маш олон гишүүд хуучин олон парламентэд ялангуяа Монгол Ардын нам бүр дийлэнх олонх бараг сөрөг хүчингүү шахам байгаад ажиллаж сурцсан. Яг тэр ажлынхаа арга барилаар одоо ч гэсэн өргөжлүүлж ажиллах гэдэг. Та хүн санаж байгаа 76-аас манайх 68, 76-аас 62 гишүүнтэй байсан. Тэгэхээр нөгөө ардсан намын бараг бүлэг тийм том бүлэг, тийм хүчтэй сөрөг хүчин байхгүй шахам байх үеийн одоо нэг сэтгэл зүгээрээ өнөөдрийн 5 намын төлөөлөлтөй, за нийгмийн их том хүчтэй төлөөлөлтөй, за сөрөг хүчин ардсан намч гэсэн ийм олон гишүүдтэй одоо парламентыг яг ийм арга барилаар удирдах авч явна гэдэг нь бас хэцүү. Тэгээ ардсан намынхан бол ерөнхийдөө өнгөрсөн одоо намраас ахуулаад улсын хурлын дарга гэдэг бол шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тэртээ дөрвөө энэ парламент одоо цаашид бол ер нь дандаа нэг 4-5 магадгүй үүнээс ч олон намуудын төлөөлөлтөй парламент байх нь тодорхой байна. Тийм учраас намчрахгүй улсын хурлын үйл ажиллагааг одоо авч явдаг дарга гэдэг биш спикер зүгээр хүмүүст микрофоныг зохион байгуулдаг, зохицуулдаг. Хурлын дараалал бүх юмнуудыг угаасаа даргын дээрх зөвлөлтөөр байнгын орооны дарга нар болон парламент судалтай улс төрийн намуудын төлөөл орж байгаад хамтдаа баталдаг. Тамийн газар бүх бэлтгэл ажлыг хангадаг. За ингээд ер нь бол микрофон хуваарлал одоо энэ спикерийн ажлыг хийх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Би бол энийг бол ер нь зөв гэж бодож байна. Парламентын ажлаа бид нэр бэхжүүлж чадахгүй бол энэ 5 намын төлөөлөлтөй байлаа гэдэг нийгмийн зүгээс ч гэсэндээ бас бохомдол бол бас байгаа шүү дээ. Парламентын үйл ажиллагаан дээр дээрээс нэмээд ард түмч гэсэндээ ер нь 126-аас 68 гэдэг чинь 58 бараг тал орчим дээр нь нөгөө намуудын төлөөллийг дуу хоолойгоо өргөөгөө сонгоцсон байгаа сонголтыг бид бас хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодож байна. Таны чуулганы хуралдаанаа удирдсаны дагуу төрийн эрхийг хууль бусаар авахыг завцсан гэдэг ийм хэрэгээр ялт тулгарч байна гэдгийг мэдээлэл байгаа ш. Та энэ дээр тайлбар өгөх. Энүүнийг одоо надаас төрүүлэл зөндөө сошиалоор явуулчлаа. Би бас яарчлаханд үүнийг тайлбарсан. Төрийн эрх барих дээд байгууллагын эрхийг гэж болж байгаа. Бүр эрүүгийн хуулийн дээр. Тэгэхээр улсын хурлын тухайд улсын хурлын дэд дарга хүн би улсын хурлынхаа эрхийг хууль бусаар авах гэсэн амар баясгалан унах гэсэн гэж эсвэл хэлээд байгаа юм уу? Эсвэл 126 өрөөсөө гадна одоо 125 гишүүний эрхийг би авцсан юм уу? Эсвэл энэ нь болохоор би тухайн үед нэвтрүүлэг дээр тайлбарлаж ирсэн. Одоо манай өнөөдөр энд сууж байгаа олон хуульч дотроос анхны үндсэн хуулийн цэцгийн дарга, эрүүгийн хуулийн 2 удаагийн хэд хэдэн тайлбар толиодыг бичсэн. Совдгойн тайлбар толиодор хүртэл гарснаар энэ бол сонгуульд манипуляц их, тийм ээ. За сонгуулийг одоо хууль бусаар зохион байгуулах, жинхэнэ нөгөө нэг мөнгө төгрөг тарах ч гэдэг юм уу. За ийм аргаар жишээлбэл 126-г 126 төрийн эрх барих дээд байгууллага одоо ард түмэн сонгон байгуулахын эрхт нь халдаж хууль бусаар байгуулах юм бол энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах. За эсвэл жинхэнэ нөгөө күдэтэ зохион байгуулаад цэргийн одоо байдлаар ирэхээр байдаг юм уу, оролцоотойгоор байдаг юм уу, төрийн эрх барих дээд байгууллага улсын хурлын эрхийг хууль бусаар авах гэмчлэн энүүнийг одоо ингээд төрийн эрх бол үндсэн хуулиараа нийт ард түмэнд байдаг. Нийт ард түмэн өөрөө 4 жилийн хугацаанд бидний өмнөөс энэ төрийн эрхийг та бүхэн маань хэрэгжүүлээч гэж сонгож энэ улсын хурлыг байгуулдаг. Нийт ард түмэн бол одоо та бүхэн бүгдээрээ л өөрснөө хэвлэл мэдээлэл олно ч гэсэн завгүй өдөр тутамд энэ хууль боловсруулж байгаа байдалд хэрэгжилтэн дээр нь хяналт тавьдаг, төсөв гэдэг энэ бүгд өдөр тутамд иргэд өөрснөө оролцож чадахгүй учраас бидний өмнөөс оролцоо гэдэг газар нутгийн төлөөлөл болж аймаг орон нутгуудаас тойргоос за ингээд нийгмийн төлөөлөл болж намууд өөрснийхөө чагсаалтаас ингээд сонгогдсон гишүүдээр үнийгээ хэрэгжүүлж байгаа. Тэгээд одоо эрүүгийн хөлөөлөг аталтгаж авч одоо хэрэгжүүлж угаасаа болдгоо. Тийм учраас энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ялангуяа энэ улс төрийн зорилготой одоо та бүхэн маань аваад үзээрэй. Олон улсын парламентод маш олон гишүүдийн асуудал хандагдсан одоо байна лээ. Засгийн газрыг огцруулахыг бичгийг санаачилсан гэд одоо манай сайн зориг гишүүн
одоо эн чинь юу биш шүү дээ. Тохиолдол биш байхгүй. Сайн зэрэг гишүүн эрүүгийн гэмт хэрэгтэн, хөлийн хоригтой. За болормоо гишүүн засгийн газар бүрэлдэхэд хувь хүний асуудал ерөөсөө яриаггүй. Бүрэлдэхүүн дээр нь таа бүхэн маань бүтэц бүрэлдэхүүн дээр нь дараах зарчмыг нэг хангаарай. Эмэгтэйчүүдийн квотыг за дээрээс нэмээд сонгогдсон гишүүдээсээ гихмитчлэн за ингээд одоо насны төлөөлөл энэ бүгдийг бас хангах зүйтэй юмаа гэдэг зур зарчмын санал өгсөн. За үүнээс хэдхэн хоногийн дараагаар болормоо гишүүн дээр эрүүгийн одоо хэрэг үүсгэсэн болормоо гишүүн дээр. За энүүнийг бол хэдийгээр болормоо гишүүний планкн дээр бичсэн байсан ч гэсэндээ энүүнийг Монгол Ардын намаас сонгогдсон 30 гаруй дандаа голцоо шинээр сонгогдсон гишүүд гарын үсэг тухайн үед зурж өгчээснийг та бүхэн санд байгаа тийм ээ. За ингээд тэгсэн санжиул та бүхэн энэ үндсэн хуулиараа ерөнхий сайдын эрхэнд халдлаа гэж хэлжсэн. Гэтэл нөгөө талдаа Ардын нам өнөөдөр олонх болсон учраас Ардын нам ерөнхий сайдаа одоо томилох энэ эрх нь бас үүсэж байна намынхан баг хурлын уралдаад. Тэгэхээр эндээс одоо энэ ялалтанд одоо хүрэхэд нөлөөлсөн улсын хурлын гишүүдээс шинэ гишүүдээс ялангуяа энэ санал санаачлаг гаргах нь бол би бол зүй ёсны хэрэг гэж бодож байна. Нэг жирийн эргэж гэсэндээ ерөнхий сайдтай үгээ хэлдэг. Улсын хурал ч гэсэндээ хэдийгээр өөрийнх нь намын ерөнхий сайд биш байсан ч гэсэндээ энэ чинь Монгол улсын ерөнхий сайд юм чинь бүтэц бүрэлдэхүүн дээр нь үгээ хийх эрх нь бол хүн болгонд байх ёстой гэж би бодож байгаа. Тэгээ үүнийхээ төлөө одоо манай болормоо гишүүн бас эрүүгийн хэрэгтэн одоо болоод бас хэдхэн хоногийн дараагаар дээр нь хэрэг үүсгэсэн. За ингээд одоо дэлхийн парламентын түүхэнд бараг байхгүй хуралдаанд даргалсныхаа засгийн газрыг огцруулах хуралдаанд даргалсныхаа төлөө над дээр төрийн эрх барих дэд байгууллагын эрхийг буюу улсын хурлын дэд дарга тухайн үед та бүхэн санаж байгаа амар ёслолын дарга өргөдлөө өгсөн байсан. Тэгэхээр бараг дефакто одоо өнөөдөр яг Батэрдэн дарга нөгөө дараагийн улсын хурлын даргыг томилогдтол сонгогдтол улсын хурлын даргыг одоо оролж байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлт жишээлбэл хуралдвал Батэрдэн дарга түнд нь оролцсноо гэсэн үг. Та хүн хэвлэлээс асууж илээ та одоо хамгаалтанд орсон байна. 3 дугаар зэрэглэлийн хамгаалтанд ордог. Тэгээд улсын хурлын дарга болно гэсэн үг өгөөд. Тэгэхээр тухайн үед ингээд дэд даргаар ажиллаж исэн бараг дефакто ингээд хурлын даргын шахам үүргийг гүйцэтгэж исэн улсын хурлынхаа эрхийг хууль бусаар авна гэж одоо юу байх вэ? Тэгээд ийм улс төрийн талцал хуваагдал байдаг. Арцлан намд ч гэсэн байсан. Та бүхэн санаж байгаа бол олон хахта ерөнхий сайд Алтан уягаа огцруулж ирсэн. Тэгээд Алтан уяг ерөнхий сайд бол зөвхөн харилцаан дээр ярьж илээ. Тэгэхээр хэдийгээр талцал хуваагдал байдаг ч гэсэндээ хууль хүчний байгууллагуудыг татан оролцуулж хүмүүсийг эрүүгийн гэмт хэрэгтэн болгож олон нийтэд ингэнэ гэдэг бол энэ шин цагийн хэлмэгдүүлэлтээ арчилсан улсад арай ч ийм нөхцөл байдал байдгүй. За үүнийхээ үр дүнд Монгол улсын арчлалын олон индексүүд төрөө хурж эхлэх юм бол энэ бол харин манай Монголын нийт ард түмэнд маш их одоо харамсалтай бид нэр урд хийх ажил маш их байхад одоо манай Ардын намын зодон болбор арайд эндэж чинь өнгөрсөн намар ихэд бид нэг арайк гэж улаан ногоон лааза өргөж ийж нэг төсөөл нэг батлах шиг боллоо. Түүнээс илүү гарсан зүйл байхгүй байна. За ингээд энэ хаврын чуулганч гэсэндээ би ялангуяа улсын хурлын одоо хуралдаанд даргалагч спикер гэдэг хүн бол маш чухал байдаг учраас нэг даргийнхаа асуудлаас болоод нийт ард түмэнд тулгамдсан олон асуудлуудыг хилэлцэхгүй парламентын үйл ажиллагаа гацаанд битгий ороосоо бусад намууд маань ч гэсэндээ ажил хэрэгч ажилласаа манай хэд хэдэн гишүүд хэлж илээ бид нэр сайд дарга болох гэдэг зүйл ерөөсөй байхгүй зүгээр л 50 амгалан гишүүнийхээ ажлыг хиймээр байна. 50 амгалан өөрийнхөө хийж чаддаг салбарынхаа хууль тогтоомжуудыг сайжруулмаар байна. Нийт одоо ард түмээр хүлээгдэж байгаа олон асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол геополитик эдийн засаг улам л хүндрээд байдаг. Тэрнийгээ дагаад манай намын улс төр давж хүндэрч юусэн болохгүй. Тэгэхээр өндөр л анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Монгол Ардын намын гишүүнээс тохиолдуулах тухай яригдсан. Танд албан ёсоор мэдгдсэн зүйл байгаа юу? Надад албан ёсоор бол үгүй хяналтын ерхий хороо энэ шийдвэрийг гаргадаг. Намын одоо дээд шүүхт бүртгэлтэй намын дүрмийн дагуу энэ гишүүнчлээс нь хатсах түтгэлзүүлэлттэй холбоотой харилцаа бас нэлээд